За манай бүтээгдэхүүний давуу чанар гэх үү те. Энэ тал дээр гол нь технологийн хувьд бол дээр үеийн одоо Монголын уламжлалт дараагаар явуулсан технологи. Энэ дээр сүүлийн үед гарч байгаа тэр тоног төхөөрөмжийг зөв ашиглах. Тэр үед манай сүүний үйлдвэр цөөхөн байсан. Тэнд бол шилэн савлгаатай юм бүтээгдэхүүнүүд гаргадаг байсан. Тэрийг бид нэр сэргээж чадсанаар давуу чанараа олж авсан. Намайг цогт буян гэдэг мал зүйч мэргэжилтэй өдөө аж ахуй дээр одоо 45 жил ажиллаж байна. За өдөө аж ахуй гэхлээр манайх бол газар тариалан мал аж ахуй ашиг шимийн авна. Малаасаа гол нь газар тариалан нь бол малынхаа тэжээл талдаа явж байгаа. Ингээд эндээсээ авсан ашиг шимээ бол бид нэр бас боловсруулахын чиглэлдээ ажиллаж байгаа. Манай царгасны одоо олон нас турмлын талбай дээр ирсэн энэ жил хадаж яваад тодорхой хэмжээний ургацаа бэлтгэсэн, даршилсан ийм байгаа. Тэгээ манай ерөнхий одоо сүү малынхаа ашиг шимийг өгдөг мөхрийн сүрэг дээр ирчээд байна. 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явж байна. За үлэмж органик гэдэг нэрийг авахын тулд бид нэр 10 оноос өмнө 2-3 жилийн өмнө санагдчихэж байна одоо. Тэгээ тухайн үед бол одоо Европ хөгжсөн орнууд органик бүтээгдэхүүн гэдэг юм руу маш их шилжсэн. Энэ нэрийг ерөөсөө үлэмж органик гэж өгье гэдэг нь органик нь бол органикаараа тийм ээ ойлгомжтой ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Үлэмж гэдэг нь бол бид нэр одоо дотоод сүүгээ хангаад цаашдаа экспортод органик бүтээгдэхүүн, органик сүүн бүтээгдэхүүнийг гаргах ийм зорилго тавьж тэгээ ийм том агуулгатай үлэмж органик гэдэг нэрийг өгсөн. За 10 онд бол бид нэр маш цөөхөн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Тараг аарсан бүтээгдэхүүнүүд ийм хийжсэн нэг 10 орчим төрлийн гэх юм уу бүтээгдэхүүн өгсөн. Одоо бол манайх 37 орчим төрлийн бүтээгдэхүүн. Тэгээ хэмжээ бас нэлээд олон хэмжээстэй. Тухайн 10 онд бол нэг литрийн ховонцор савтай тухайн үед бол одоо бас санхүү эдийн засаг гэдэг юм уу энэ асуудал бас хүнд байсан. Тэгэхээр тийм хамгийн хялбархан хямд ийм сав баглаа бодлыг ашигладаг байсан. Заал гэдэг одоо үйлдвэрийн байр нь гэхэлэр түрээсийн байранд. Тэгээд түрээсийн байранд бас нөгөө хүмүүс зарна гэд 10 жилийн гэрээтэй байсан 2 жил болоод гарах болсон. Ингээд ирэхлээр бидэнд дахиад нөгөө хөрөнгө оруулалт хэрэгтэй. Байр сав өөрийн гэсэн байр байхгүй л ингээд гэрээгээ зөрчөөд хөөгдөд ах юм байна гэдэг ойлголтоор дахин зээл үзүүлдэж аваад тэгээ үйлдвэрийнхээ байрыг хөдөлдөж аваад одоо үйлдвэрлэлээ явуулж байна да. Бэрхшээл бол маш их штэ. Одоо манай хэрэглэгч нар бол гадаадад явсан залуучууд ялангуяа энэ органик бүтээгдэхүүнийг сайн ойлгодог. Тэгэхээр түрүүн хэлдээ ийм бэрхшээлүүд байсан. Гэхдээ энийг болио гэж бас шадартлаа бодсонгүй. Анхдагч манайх энэ сүн бүтээгдэхүүний органик бүтээгдэхүүнийг баталгаажуулсан одоо ч гэсэн тэргээр явж байна. Энд хижээл аль болох ийм жижигхэн хоорой хижээлүүд одоо жишээлхэд эднэр бол нөгөө гүзээгээ хатгаж өгч шочруулаад тэр нь нөгөө гүзээний агших тэлэх одоо тэр процессыг сайн явуулдаг. За манай 100-ны ферм энэ байр бол үндсэндээ байр малгайны 3 одоо малгайг үзүүлэх зорилгоор анх бас барьж исэн. За энэ хэсэг бол малаа тэжээх яг энэ сайлын үнэ тэжээдэг энэ зогсоол хоёр талд харагдаж байна. Мөн тэр тал руугаа болохоор нөгөө сайл үнэгээ саах тоног төхөөрөмж нь ингээ байрлагдсан. Эндээсээ бид нэр одоо төрж цахилгаан салдуураар 100 үнээг сааж байна. За энд болохоор саасан сүү маань шууд 30 минутын дотор хөргөлтөнд 4 градус хүртэл хөргөх энэ процесс нь энэ төхөөрөмжийн дотор одоо танкер гэж ярьдаг бид нэр сүүний хөргүүрийн танк энэ дотор энэ процессыг хийж байгаа. За манай түүхий сүү фермээсээ тээвэрлэгдэж ирээд одоо энэ танкерт хүлээж авдаг. Тодорхой градус хэд байна уу тэрийн тодорхойлол нь
дулаан халуун байх юм бол эндээ хөргөлт хийчихнэ. Ингээд эндээсээ гарсан сүгээ энэ ноцоосоор дамжуулаад ариутгалын энэ тогоонууд руу орж байгаа юм. Энд нэг ясандаа бүх одоо ариутгах процесс энэ хэдэн тогоонуудад одоо ингээд шугамаараа автоматар явна гэсэн хүн тэр хянагч самбарууд дээр бас хянаад ингээд самбацхан. За түрүүн бид нэр харсан боловсруулах үйлдвэртээ ороод эцсийн бүтээгдэхүүн болгож савлах энэ савлгааны хэсэг дээр бид явж байна. За энэ дээр бол одоо 5 төрлийн жимстэй жимсгүй, чихтэй чихэргүй йогуртны савлгаа харагдаж байна. Энэ манай аарцсан бүтээгдэхүүн энд бас мөн эцсийн бүтээгдэхүүн болоод савлагдаж байна. Он сар яг тухайн өдрийн одоо бүх бүтээгдэхүүнүүдийн он сартайгаа ингээд харагдаад савлагдаад гарч байна гэсэн. Манай үндсэндээ энэ дээр бол аарц, шар тос, зөөхий гэсэн ийм бүтээгдэхүүнүүд энэ дээр савлагдаад ингээд гарч байгаамаа. За энэ савлгааны хэсэг дээр болохоор чихэртэй чихэргүй харагнууд савлагдаж байна. Тэгээд бас тодорхой хэмжээний одоо литр гэх юм уу 500 г гэдэг ингээд бүх төрлийн шилэн савлгаанд энэ савлгааны машин дээр ингээд савлагдаад гардаг юм аа. Тэгээ энэ бүх савлагдаад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд манай өөрийн тээвэр одоо түгээсийг бүх дэлгүүрүүдэд түгээж эндээс хэрэглэгчтэй очдог ийм л үйл ажиллагаа хийгдэж байна да. Гэхдээ энэ манай нийт одоо ажилчдын сэтгэл сэнгсэн уламжлалт аргыг орчин үеийн тоног төхөөрөмжтэй ингэж холбож ажилуулдагаараа бас манай компани нэг онцлог байгаа. Байгууллагчнаас хойш 30 гаруй жил болж байна. За энэ хугацаанд бас алдаж онсон юм бий. Мэдээж санхүүг маш сайн төлөвлөж чадахгүй гүйцэтгэл гүйцэтгэлийн ажиллагаа бол муу явагддаг. Яг одоо хөрөнгө оруулахдаа эренб дараатайгаар эхлээд айл хэсэгт нь бид нэр хөрөнгө оруулах уу, дараад нь айлыгаа оруулах уу гэдэг эренбэлж байгаад асуудалтай эренбэлж байгаад тэгээд одоо өөрийнхөө жилийн одоо ашиг орлогоо тэрийг үнэн бодолоор нь гаргаж иж тэрэн дээрээ тулгуурсан шинжилгээ хийж байгаад бид нар одоо хөрөнгө хааш нь хийх вэ гэдэг асуудлыг боддог. За манай бүтээгдэхүүний давуу чанар гэх үү те. Энэ тал дээр гол нь технологийн хувьд бол дээр үеийн одоо Монголын уламжлалт аргаар явуулсан технологи. Энэ дээр сүүлийн үед гарч байгаа тэр тоног төхөөрөмжийг зөв ашиглах. Тэр үед манай сүүний үйлдвэр цөөхөн байсан. Тэнд бол шилэн савлгаатай юм бүтээгдэхүүнүүд гаргадаг байсан. Тэрийг бид нэр сэргээж чадсанаар давуу чанараа олж авсан. Манай компани өөрөө чинь эрүүл дэлхий, эрүүл хүнс гэсэн тийм өрөө байгаа. Тэр маань юу вэ гэхээр нөгөө органик хүнс үйлдвэрлэхэд байгаль орчноо одоо заавал ээлтэй, байгаль орчноо хамгаалсан тэтгэсэн тийм үйлдэл хийх ёстой. Тэрийг бид нар хийж байгаа. Хоёрт энэ органик хүнсний тухай хууль дээр бол нэлээд наривчл заасан. Аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг. Тэгэхээр бид нар яг энэ зарчмыг өрөөд шин сэргэг сүүн бүтээгдэхүүнээр иргэдэд хангана гэдэг энэ зарчим дээр явж байгаа. За бизнес хийнэ гэдэг бол хүн ер нь бол тууштай, төвчээртэй байх юм. Альва нэг юм тууштай биш байна гэдэг маань нэг хэсэг хугацаанд юмаа солиод ингээ явах юм бол тэр хүн бас туршлага хоримтлуулж чадахгүй те. Юун дээр алдчихсан, онжсэн ойлгоход хэцүү болчихдог. Фермер шинээр хийх гэж оролдож байна. Нэг хэсэг зовсон байдалтай байсан. Одоо сүүлийн үед бас жоохон тодорхой хэмжээний зээл олгогдоод энэ ажил дээр улсууд бас гоё өдөрт амьд ажил юмаа гэдээ орж байгаа улсууд байна. Ялангуяа гадаад амьдарч байгаа залуу улсууд ирээд тэгээ энэ ажиллагаанд их орж байна. Тэгэхээр энднэртэй зөвлөхөд хамгийн гол юм нь бид нар зөв төлөвлөх хэрэгтэй гэдэг байгаа. Сүүлийн бас нэг зарим нэгэн улсууд тодорхой мэдээлэл авч чадахгүй зөвхөн нөгөө сүүний гарцсан дээр үнийг бодлогоор явчих дээр асар их орлоготой юм шиг бодогдоод ордог.
Гэтэл нөгөө орлого олохын тулд тодорхой хэмжээний зардлага гаргаж ээж ашиг орлоготой болно шүү дээ. Гэтэл тэрийг зөв тооцож чадаагүйгээс болоод хижээл дутуу өгснөөс нөгөө ашиг шимэн бага өгдөг юм уу? Тэгээд ирэхлээр нөгөө нэг литр сүүнд оногдох өөрийн өртөг нь өсөд ирэхлээр тэр ферм ашиггүй болоод ирж байгаа. Тэгэнгүүт тэрнийгээ зарыг гэдэг зар тавьж байна тийм. Тэгэхээр анханасаа бид нар энийг нэлээд мэдээлэл цуглуулж байгаа. Мэдээллийнхаа үндсэн дээр үйл ажиллагаагаа зөв төлөвлөж явуулах нь чухал гэж зөвлөмөр байна да. Зорилгоо зөв байх хэрэгтэй. Ард түмнийхээ эрүүл мэнд байгаль дэлхийдээ ээлжтэй юм бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг л хоёр гол утгад байгаа юм тийм. Энэ хоёр утгыг зорилгоо болоод явсан бол тууштай явдаг. Бэрхшээлээс бас тэгээд нөгөө шантраад хоошоо суугаад. Тэр нь хамгийн гол чухал байна да.